Росситанчуудын амьдрал. Росситанчуудын амьдарч байгаа бүс нутгийг ажиглаж үзлээ. Зүүн Пенсильвани толгодын орой дээр амьдрах нь тэдний эрүүл мэндэд нөлөөлсөн байж таарах уу? Росситотой ойролцоо 2 тосгон байдаг нь толгодын дөнгөж доор байрлах Бангор болон хэдхэн милийн зайд байх Назарет. Энэ 2 тосгон хоёул хэмжээний хувьд Россито тосгонтой ижил бөгөөд мөн л ажилсаг цагаач европчууд амьдардаг. Назарет болон Бангор дахь 65-аас дээш насны хүмүүсийн дундах зүрхний өвчлөл Росситогийнхоос 3 дахин өндөр байлаа. Дахиад л шалтгааныг нь олж чадсангүй. Вольф Росситогийн нууц нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, ген, эс бөгөөс байршил биш юм байна гэдгийг ойлгож эхлэвэ. Бруно Вольф 2 тосгоныг тойрон алхаж яагаад гэдгийн учрыг олов. Тэд Росситанчуудын нэг нэгнийдээ зочилж буй болон гудамжинд таарсан нэгэнтэйгээ хэрхэн ярилцаж бие биедээ зориулан хоол хийж өгч буйг харжээ. Тэд мөн ямар олон гэр бүл 3 үеэрээ нэг дээвэр доор амьдарч эмээ өвөөдөө хичнээн их хүндлэл үзүүлж буйг анзаарч харав. Тэд Кармел уулын охин сүм рүү очин тэрхүү сүм Росситанчуудыг нэгтгэж тайвширахад ихээхэн нөлөөлдгийг олж харлаа. 2000 хүнтэй энэ тосгонд 22 иргэний байгууллага байдаг байв. Тэд чинэлэг хүмүүсийг амжилтаараа гайхуулахыг хориглож, ядуу даржин хүмүүс хувь заяандаа сэтгэл дундуур байхаас сэргийлж, өөрсдийн алдаа дутагдлаа мартахад нь тусалж нийгмийн тэгш байдлыг хангадаг байжээ. Өмнөд Италийн соёлыг зүүн Пенсильвани толгод дээр нутагшуулахдаа Росситанчууд нь орчин үеийн дарамтаас тэднийг тусгаарласан хүчирхэг найдвартай нийгмийг бий болгож чаджээ. Росситанчуудын эрүүл байдал нь тэдний хаанаас ирсэн болон толгодын дунд цогцлоосон жижигхэн тосгоныхон соёлоос шалтгаалдаг байжээ. Хэрвээ та Росситод очивол 3 үеэрээ нэгэн дээвэр дор хамтдаа хооллож амьдрах илэгсэг найрсаг гэр бүлийг, тосгоны иргэд гудамжаар айжууд тайван алхахыг, өөр хоорондоо дотн яриа өрнүүлэн суух хүмүүсийг, эмэгтэйчүүдийн ажилдаг хувцсны үйлдвэрийг, эрчүүдийн ажилдаг зандрын уурхайг харах болно. Энэ үнэхээр сайхан, яг л эд шидийн юм шиг хэмээн Брун дурсан ярьжээ. Вольф Брун 2 эрүүл мэнд болон зүрхний шигдээсний талаар өөр өнцгөөс бодож үзэх хэрэгтэй гэдгийг эрүүл мэндийн байгууллагад итгүүлэх хэрэгтэй болсон юм. Хэрэв хувь хүн өөрийнхөө тухай л бодоод байвал тухайн хүн яагаад ч эрүүл байж чадахгүй гэдгийг тэр хоёр ойлгуулах ёстой байв. Тэд хувь хүнээс цаатах зүйлийг харж хүмүүсийн соёл, найз нөхөд, гэр бүл болон хаанаас ирсэн тухай тунгааж үзэх шаардлагатай гэдгийг чухалчилжээ. Мөн бидний амьдарч буй дэлхийн ертөнц, эргэн тойрны хүмүүс бидэнд гүн гүнзгий нөлөөлдөг гэсэн санааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болов. Энэхүү номороо дамжуулан Стюарт Вольфийн бидний эрүүл амьдрах ойлголтыг өөрчлөхөөр хийсэн зүйлтэй адилхан та бүхний амжилтын талаарх ойлголтыг өөрчлөхийг хүсэж байна.